За эндермен гэж яг юм. Би тэдний таамаг түүхийг тайлбарлах болно. Анх эндерменийг слендермений санаа гэж зохиож байжээ. Эндерменүүд нь анхандаа Стивтэй л адилхан хүмүүс байсан ба яаж явд юм гэснийг нь одоо би тайлбарлах болно. Сайн анзаархан бол Стив бол Виллежер хоёр нь хоорондоо тусгүй бөгөөд Виллежер нь зомбид хацуулахаараа зомби Виллежер болдог. Тэр нь жирийн зомбиос шал өөр идэг. Харин зомби Броуны таск скелтон гэхэр нь Стивд илүү төстэй гэдэг. Магадгүй тэд ч гэсэн өмнө хүмүүс байсан баг. Тэд бол эртний Майнкрафтын бүтээгчдийн нэг хэсэг юм. Тэдний зарим нь хайчсан байна. Тэд өөрсдөө энд портлыг бүтээсэн. Үүнийг survival модод бид нэр бүтээх боломжгүй. Тэгэхээр тэд ямар амар хөгжсөн байсныг та нар ойлгож байна. Миний бодлоор тэд ямар нэг аюулаас зүхтааж орсон баг. Тэд тэгээд Ender Dragon-ыг алж чадаагүй. Тэндээ үрд гатсан. Эсвэл тэд Ender Dragon-ыг алаад End City-г байгуулсан. Яг гэвэл эдгээр авдранд байгаа зүйлсийг тэд л хийсэн. Ямар нэгэн байдлаар тэд буцах аргагүй болсон. Эцэстээ тэд хоолчгүй болсон. Тэгээд энийг эцсээр агаад ингээд сонин шилждэг чадвартай болсон. Тэгээд эцсээр агаад өндөр болчихсон. Бүтээн байгуулах чадвар эд зүйл ашиглах чадваргүй болсон. Тэдэнд блок авах чадвар нь л үлдсэн. Тэдний ой санамж нь л үлдсэн. Одоо ч тэд бидэнтэй холбоо тогтоохыг хичээдэг. Тэд өөрсдийн хэлээр бидэнтэй ярьдаг. Сайн сонссон биз? Эндермен нь өөдөөс нь болохгүй юм хийхгүй бол яахчгүй.